үзэгчдээ тархтай бов нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өмнөх 4 дугаар манаас үзэгч та бүхэн таалагдсан байх. Бас чөлөө цагийн чинь 40 минутыг бас үр дүнтэй өнгөрөөсөн гэдэгт би өвдө итгэлтэй байна. За тэгээд манай тархтай бов нэвтрүүлгийн маань 5 дахь удаагийн маань жочноор Садурагийн одоо дурлалт залуу буюу Амга за сахал махал одоо яана. Гэхдээ энэ яг зөвөр юу штэ. За кино зориулаа ургуулад байгаа. За ямар кинонд вэ? Говийн томог гээд UBS-ийн дахиад дараагийн нэг уран бүтээл. UBS телевизийн тий. За. Бас нэг жил дам хийгдэж байгаа. Одоо тэгээд нэг павильон зүргэн дуусаад дуусах гээд сахлаа тавиал гэсэн тэгэл шаардлагын дагуу сахлаа тавьсэл байж байна. За. Чи ч одоо яагаад надтай нэг оронд ингээд ийм гадуур хувцастай ороод ирвэ? Жохон бүдүүлгүй гайгүй. Үгүй шүү дээ энэ чинь маш завгүй хүмүүс те. Орондоо зангиатайгаа костюмтайгаа орж унчаад өглөө сэрэг яг тэрүүгээр ингээд шууд босоод ирдэг юм байна. Хөөп шууд гараа авчихсан. Чи тэгээд юу асууж байгаа марцгаа. Чиний нас ахал чинь үний хамаг анхаарал татаад байна л та. Тэдээ Монгол. Лимина хамтлагийн анхаах та хоёр юм гой сахалтай. Бусд нь бол ийм сахал үсэж байгаа чадсгүй. За хэр одоо хугацаанд сахлаа ургуулваа? Яг одоо энэ үү? Яг одоо энэ чинь 16 хоног, 15 хоног юм уу? Үгүй тийм баг хугацаанд уу? Тийм шүү дээ. Чи ч хусчаал ингээ өглөө гараад ирэх чинь шууд ургацсан байгаа юм чи. Тийм үү. Тэгээд бусдууд нь яах вэ? Бусдууд нь бас юм уу? Үсэл юм чи ялгаагүй. Ялгаагүй. Сук гэж орчих шүү дээ. Тийм хийхээр. За одоо манайхын жил хэцүү. За. Одоо ингээл тийм амгаа. Ер нь амьдрал гэдэг чинь тий гэл одоо ингэж ярил энэ одоо юу яриад байгаа. Ямар сонирхол алга гэж суугаас олчихоо. Би гэл инээгүүд энэ одоо мэдрэл муутай муу галцсан юм уу гэд ингэж идэх байхгүй. Хойлоо яаж ярил хүмүүс таалагдах чи юу гэж бодож байна? Мэдгүй миний хувьд бол сүүлийн үед ингээл хараад байхдаа сошиал орч байдал визээр янз бүрийн юм ерөөсөө л нэг тийм маазрах мангар тэнхийг үзүүлэх тусам тэр чи хүн үзээд тэгээд тэр чи хүнд хүрээд байгаа. Ямар нэгэн байдлаар нөгөө маркетинг болоод байгаа байхгүй. Харин тийм шүү. Тэгээ одоо би бас үзэгчтэй нэг мэлмэр. Чи үзэгчтэй татах гээд байгаа юм уу? Үгүй нэг татах шаардлага. Угаасаа тархтай бов гэж би чинь бүр хишигдлээ биш тархтай бов нэртэй болцсон угаасаа. Тэгээ одоо ингээд би яагаад ингээд ярих чийсэн юм уу мартаад байгаа юм бэл. Мартаад байгаа. Согтов шийд. Гүү. Цаа ирүүлбэр. Гайгүй. Чи харин өөрөө жоохон нармал. Зүгээр шинэ жил мэдээ одоо юм шүү. Шинэ жил хөтөлчөөд ирж байгаа ч. За. Одоо чи эд халтур хийгээд байна. Үгүй одоо халтур гэж хэлвэл бас загнуулах байна. Бас загнуулна шүү дээ. Одоо баяраас л одоо хөтлөх. Тий. Уу яг энэ чи би ч ер нь багасаа чаашаа юм бэ бас их сургууль байхдаа оюутан багасаа л шинэ жил мэл хөтөлдөг л байсан. Тэр шугамар чи ямар даруух юм бэ амгаа? Даруух байна уу? Арай л даруух нь уу? Яг костюмтайгаа ингээ ороод ирсэн юм шиг байх. Үгүй одоо тэгээд яах та хувцаа тайчаач шит тэр шиг л байлаа амгаа. Гой жоохон задралтай яагаад байгаа юм бэ? Задралтай гэж надад 240 цагт яалаа санаарай. Хойл хэрэлдэг үү? Шүдрэ гуруулаа хэрэлдэг үү? Би яг үндэ тооёртой хэрэлдэггүй шүү дээ. Тооёр чи дундуур нь цавчиж орж ирсэн байхгүй юу? Би яг уу адилхан эмхтэй өнөөл өмөрсөн байхгүй юу? Тэрнээс бол тэгээд нэг төдөө Монголд одоо нэг тооёртой нэг төдөө Монгол чи айгүй илүү болцсон байхгүй юу ер нь? За одоо бүр чи илүү болцсон. Би тэр хоёр хүн хоорондоо хэрэлжлээ. Яг хэвээр нэг асуудал байна шүү дээ. Дундуур нь чи гар зайл гэж хэлдэг. За би хизээ нэг зайл юм аа. Чи яг тэр бичлэгдээ чи. Эндээс гар мар энэ тэр чи хэлсэн байлээ шүү дээ. Яг би тэр гоё л юм л да Монгол. Здрасте, меня здрасте, нами. Бедрасте би к ними. Яасан мохоо хэлдэг. Гэтэ гоё гохгүй арай. Хичнээн хэрэлсэн чсэн одоо хоёлоо нэг оронд байж штэ. Орон дотор тий. Гэтэ яг нөгөө хуучны юм жоохон байгаа учраас найз нэгэ зангиатайгаа костюмтайгаа бас. Чи яасан хааш надад жоохон юм санаж авд юмгүй юу? Тэр жижиг байгаа. Тийм үү? Чи ямар муухай залуу. Шигдлаа гэж нэр сонсдохоор дүн гэж зүрхэнд нэг болмос дүн тусаад байна чи. Үгүй би чиний ерөн фэйсбુક мөнхийг үздэг л дээ. Бас яг хуу дайжгүй залуу штэ чи бол. Баярлалаа. Ямар юм бэ? За. Facebook мөнгө хаяа орол үзгүй чи ч бас болцоо. Тэгээд хаягдсан янз бүрийн ихвчих юм аа. За ер нь хайр дурлалын тал дээр хэр одтой байна да энэ одоо бичжилдээ. Бичин жилд маш одгүй байлаа. За. 3 бүсгүйтэй ерөнхийдөө холбогдсон 3 хаягдах юм уу? Ерөнхийдөө болцсон байна. Яа хаягдаад идэж ч тэгээд харахад нүд байна уу байна, хамар байна уу байна. Нүд хамар сахаландаа бас биш юм байна шүү дээ. Гол хүмүүс ч одоо харилцаа ойлголцол тий. Тэгээ орон дотор за энэ ч яриа болоо.
тэр чинь тэгээд гэхдээ ерөн зүгээр мэдгүй болохгүй. Болохгүй нэ. Нэг л болохгүй нэ. Хэдтэй юм бэ? Амгаа нууц өшөөл. Яг нууцч. За 30 л хүрэх гэж яваа штэ чи. Өгч яваа штэ. Хоёлоо бол ер нь л үлдингийн өхөр хонжилт өнгөж байгаа л та би. За би бол энэ жил их оттой байлаа. Оттой байлаа. Олон залуучуудыг за Опа байж яваа. Яа ямар энэ чамаг ярьж болох юм байна нэвтрүүлээ. Болно штэ манайх. Үгүй чи зүгээр бие сул 50. Сул 50-аад би заавал чиний асуулт хариулахгүй чамаас ч юм асууж болох уу? Болно штэ чи надаас асуул намайг уудлал та. Уудлах. Хүмүүс яг өнөөдөр намайг чи битэр бие минь мэдэн чи битэр бие минь ярьдаг мууц ярьдаг. Юу яриад байгаа би эзэж чи залуучууд яриад чи надад залуучууд яриад би чамтай октод яриад ингэдэл үстэй. Тийм учраас хүн битээ хэрэгт хийчих гээд байгаарэ амгаа минь ёо. Тэгээ ер нь би бодлоо шараа нэвтрүүлэхээр нөгөө зочин нь өөр ингээл асуудал байцагдал. Ялангуяа чи өөрөө нөгөө тийм чи ялангуяа олон нийтийн ингээд анхаарал байдаг хүн чи чамаас ч гэсэн хүмүүс хариулт хүлээж байгаа. Тийм шүү дээ. Тэгвэл би чамаас асууя. Энэ бичилдээ чи хэдэн залуутай учир ургуулав? Би чи ерөөсөө за 20-оор 7-8. За 34 юм уу? Шудраг асуу. Шудраг хариул. За байж гэн. Тий. 2. За 2 биш юм байна. 1 юм байна. За би ордерны асуудлыг асуумааргүй. Нэгтэйгээ завар саргал. Завар саргал. Саз нийлээ. Одоо ямар шатнаар явж байна? Одоо бол хэцүү дээ. Хэцүү юу? Хэцүү. Начил байна. За. Одоо шинэ эхлэл. Хүлээж ил. За. Ой, тэгээ чи юм асуугаач. Би асуугач би. Юу гэсэн би чамд хөдөлгч юм уу? Чи тэгээ яагаад анхтай асуучлаа штэ. За чи тэгвэл бичин жилдээ хэр байсан? Бичин жилд үү? Харин тэгээ би түрүү хэлсэн штэ 3 өсгөөтэй учир ургууллаа. Холбоо. Одоо тэгээ дахиад жилдээ ямар вэ гэж бодож байна? Дахиад жилдээ маш тийм тактиктай байж байгаад хүнтэй сууя. Ирээдүйн ихнэрээ гэргийгээ олж авах гэж бодож байна да. Чи ер нь тэгээд ингээд хүмүүнтэй суухгүй 40 хүрчүүл яах вэ? 40 хүрчүүл яах вэ? Ойлоод яхав дэлгэн шүү дээ. Тэгээд 40 хүрчүүл тэгээд бас хэцүүлтэй тий. Хэцүүлтэй. Гэхдээ 90 хүний амьдрал 40 наснаас эхэлдэг л гэдэг шүү дээ уг нь бол. За мэдгүй. Тэр нь цаашаа зүгээр 30 хүрэхтэй нэг ихнэртэй олж болох үү? Битээ юм балаа юм ярьдаг л дээ. Боо ярьтай юу? Тийм боо ярьтай. Чи ер нь за би чамаас нэг сонир асуулт асууя. Чи маш олон киноны гол дүр тоглож байсан. За маш олон ч явах. Зөндөө. Чи ч бас насандаа бол бас их тоглосон шүү дээ. Үеийнхнээсээ бол. За тэгсэн чинь за содуураа байгаа. Тэгээл тэр барьцаа тий. За тэгээл тэр саарл хүмүүн гээл дандаа юм гол дүр эмгтээчүүдтэй тоглодог шүү дээ тий. Дандаа юм хайр дур. Чи яагаад ийм муухай өгчлөлтэй биш яваад байгаа юм би зүгээр үү? Би хэлсэн биз дээ зангаанда тааруулаад костюмдээ тааруулаад юм та. Чи гоё ингээ сулаа гэнэ. Бүсээ суул тавиад нэг юм гоё хөвгчлөлтэй явал та. Дороо өмдгөө уус чи харж байгаа юм. Өмдөө л тайлцсан байгаа шүү дээ. Хэдүүдэд чи. Яаж чагаан зүгээр үү? Хөвгчлөлтэй өмд. Чи найруулагч зүгээр юм уу? Яна ямар ямар амаатай. Яна. Дээгүүр мундаг костюм доороо ууссан хамгийн маа тайлцсан. Хармар доор яваад байгаа юм харж байгаа. За. Хөөе. За юу ярих гэсэн мартуулч удаас. Одоо намайг хүмүүс чи амьдралынхаа бүх юмыг фэйсбүүк дээр бараг л баалаа шийдэ гэдгийг ярьлаа гэдэг байхгүй юу? Ямар хамаатай хаягдлаа баярлаа гэдэг. Хүн гээл илүү нууцлаг байгаадгаар хүн бүр илүү ухаад байдаг байхгүй тийм. Ухаалаад энэ ер нь битүү нөхрөө гэдэг. Би уулзж учирж исэн охин болгоноо хилчжээ тийм. Би ингэж байна. За чи ингэж нэр бас хэлээгүй шүү дээ чи. Үгүй байж л да. Бас тэр хүмүүсийн амьдрал бас сургуур нөлөөлөх юм байна. Тийм учраас би татгалздаг байхгүй. Өөрийгөө бодсон би аль хэдийг энэ ингээ таг хийн штэ. Хамаагүй тэнэ. Чи таамгаа шиг залуучуудаас хол байгаарэ бурхан бомбаад юм. Тэнэгтэй дагаж би их нэртэй болмоор штэ. Тийм үү? Үзэж байгаа хүмүүс. Тэгвэл найс нэг 5 минутын чамд нэг реклам хийчих юм уу? Юу гэж? Энэ бол яах вэ? Манай амгаа ер нь бол амжилт миний яриаг байж тэргүй миний яриаг сонсож дуусчих. Тэр найс нь боддог байхгүй юу? Тэгэл амьдралаа ингээл хүнд дэлгэсэн тэрлэг шиг гэдэг шиг те. Халаасанд байгаа мөнгөө хайр дурлаа хамаг юм зарлчаар надад дахиад ухсад байхгүй байхгүй. Тэр амар оролдохгүй байгаа. Тий, ер нь чамаг сонгох эмхтэй чинь за манай амгаа нэг иймэрхүүдээ өмнө хэдэн 109 охинтой бас би өөрөө 110 дахь нь болж байна. За одоо яах вэ? Амьдрал хэмжээ гэл те. Тэгвэл юм утсан одоо 310 билүү арай багтуулсан уу аа. Минийх чи юу вэ? Чиний чи нэг 40 50 юу ярьж байгаа? 500-од вэ? 500. Тэгээд 500 залуутайгаа
Гүү юу нэг оронд хамт орсон. Энэ ямар амар юм бэ? Үгүй. Миний бодлоор би одоо энэ оронд чи бол би 5 дахь залууч мод шалтгаан орж байгаа гэж. Чааштай бас 500 залууч орж ирэх юм л би мэдэхгүй шүү дээ. Ер нь бол тэрийг бол балхаах хөтөр таашгүй шүү дээ одоо. Тийм баг. Одоо өстой алуулан заяа хоёул зүгээр комментэр жинхэнэ алуулна. Тийм үү. Энэ төлөв үзээд. Тийм. Энэ хоёр ямар амар юм бэ өстой ор хүнжил ярьлаа гэлтэй. Яг үнэндээ хүн чи өөрөө ор хүнжилнээс ингэж байж байгаа л үсдэг шүү дээ тий. Ингэж байж байгаа үсэн шүү. Гар ингээд тэгээд энэ яа за тэр энэ харин нэвтрүүлэг шүү дээ. Телевизээр гаргахгүй. За өөр юм чи гоё ингээд асуулт сүлээд яаж нээж юм тэр гоё асуулт. Арай балаа ярьж шүү. За. За тийм шүү дээ тий. Арай балаа ярьж шүү. Өстой болохгүй юу? Ямгааг дагсан ч өстой. Хөлс хөлс гарчлаа. За. За манай нэвтрүүлэгч ер нь бол тархтай боо. Тархтай. Тарганд одоо боовод үрээд идчихэж байгаа. За тэгээ эдингээ бол ерөөсө хууч хөөрчөж байгаа. За ер нь амгааг сүүлийн үед сонсоод хахад барьцаа кинонд одоо продюсер хийсэн л гэхээ. Одоо продюсер хийн гэдэг ч одоо мөнгө ихтэй л байх хэвээр юм байгаа. Одоо тэгээ чи одоо чи миний нөгөө хитвчиг мэддэг болохоор их гайхаад байна тий. Энэ нөхөр яач юу гэдэг ер нь юм штэ нэ за. Ер нь зөвхөн продюсер киноны урлагийн менежмент гэж тусдаа нэг юм салбар мэргэжил байна шүү. А тэр чи яа тэгэхээр заавал мөнгөтэй хүн хийх албагүй юм байна. Нөгөө машиныхын бензиний шар нь ассан нөхөрч гэсэн хийж болдго юм байна гэдэг. Сэтгэл байвал тий. Сэтгэл байгаад тэр чиглэлийн бас туршлага гэх юм ажлын чадвар байх. Мэдрэмж байгаа тий. Тэгээд барьцаа тэр хөтлөлтөөрөөс нөгөө гүйцэтгэх продюсер гэж ажилласан. Манай кинон дээр очих гар тэгээд хоёр залуу Батмаагийн хүмүүс, манай жагаах гэдэг хүмүүс оролцсон. Яг тэгэхээр бид тэр санхүүжилт байгаа мөнгөтэй хүмүүсийг татаж оролцуулаад кино урлагруу оруулж байгаа. За. Тэгээд тэр чинь нөгөө талаар бизнес шүү дээ, тийм үстэй. Тэгээд тэндрүүл оруулж байгаа юм хөлбөр юм байна. Тэгээд найс нь энэ дашрамд одоо хэлэхэд манай кино бүх кино театруудаар гарч байгаа шүү үзээрэй. За манай данс 51 54 04 97 10. Яа хөөе одоо мөнгө өгүүлсэн үү? Channel 11-ийн одоо манай данс руу мөнгө хийчээрэй. За бодлоо. Ер нь бол би бол өөрөө бас кинод нэг гол дүр бас тоглож үзсэн. Тэгээд ер нь бол бас кино хийн гэдэг маш хэцүү те маш олон хүний хөдөлмөр зүрх сэтгэл шингэдгийг бас өөрөө зүрх сэтгэлээрээ ойлгосон л доо. Тэгээ манай амгаа бас их мундаг явсан байна. Тэгээ зүгээр яг миний мэрэгчлээ холбоотой байхгүй. Би ч нөгөө олон улсын маркетингийн мэрэгчлээ хүн шүү дээ. Тэгэхээр диплома хийсэн гэлээ яасан гэлээ. Нэг тийм сайтаар мэдээлэл гарсан байсан шүү дээ. Үгүй манай нэг сургууль хамт байжсэн нэг курс охин диплома өгж байгаа ч гэхгүй юу? За. Өгцөө. За. Итгээд өгчихгүй юу? За. Маргааш би хуурамчаар хуулбарлчаад аваад ирэх гэхгүй ээжтэйг ирээдээс гуйсан. За. Өгцсөн тэгсэн чинь авч яваад 6 сар алгуулсан. Жил алгуулсан. Үштэй тэр охин ч одоо Монголд байд юм уу? Ямар амар охин бэ? Хин гэдیں۔ За яах хөргээ нэг хүний хань болцсон айгуул одоо тэрээс олон жил болсон явж байгаа хэрэг. Тэгээд дахиад нэг ясны хөндлөзүүлнэ гэдэг шиг араас нь гэтээ одоо чи амгаалсан ийм юу дипломод хүнд хэрэг болох уу? Яг нэг загвар нь хэрэгтэй юм нэрээ оронд нь оруулах гэдэггүй эс гэдэг. Чи одоо тий дипломгүй чи яаж ажилд орох вэ? Мэргэжлэрээ ажиллавал дараа нь авлаггүй явах гэдэг жилийн дараа хөөцөлж байгаа. Авсан юм уу? Цагдаа шүүхээр явж байгаа. Мөрдөг охин би тий. Жил ч тий. Жил ч тий бүтэн жил. Тэгээ нөгөө гар нь яг их сургуульд амар онцмон сурдаг өөрийгөө ёо төгсөрсөн амт ингээд. Найс нь бэлтгэл эсээ бичлэг янз бүрийн уралдаанд ороод 130-аад өрөмжил медальтай. Чиний ам бол бас хасан тав. Ам байхтай хатан чинь судалгаа хийж, шинжилгээ хийж, бэлтгэл хийжсэн байх нь шүү. Бид л амаараа л аваа гарна гэсэн шүү дээ. Тэгээ явжсэн байхгүй. Тэгсэн чинь амар ихтэй гар тэгсэн чинь диплом байхгүй. Яа, яах вэ? Шинэх нь ажлын төрс згүй чадчих шүү. Юм яриулахгүй нэг боломж. Яагаад тэгэл би манай аав гэдэг аав гэл. Үгүй нөгөө юу? Ингээд ядрахтай тэгээ ярих гэсэн юм. Дугаа гэсэн юм шүү. Гэлээс тий. Гэлээдэг үсэ тий. За чамаар өөр сони сайхан юу вэ? Найзаар нөр тавьсан. Чи ямар бүтүүлэг ярьж байгаа юм чи хатуур биш тий бас. Би чи бас баяр ёслолтоос очиж айдуугаа өргөж байгаа. Цэнгүүлж байна тийм ээ. Тий бас цэнгүүлэн хөгжүүл цэнгэн хөгжүүлээ. 28-нд. За юу вэ? Энэ зэрч нөгөө манай юу ч Вегаст болох гэж байгаа шүү дээ. Юу болох ч юм бас. Яагаад галаар төр хийж байгаа нөгөө шинэ жилийн. Чи ямар амар жавшаач залуу юу? Юу вэ? Йоо, саяхан киногоо яриад авсан. Одоо бас юу ярих чаа? За ярих юм. Чамайг зүгээр асууж байгаа байхгүй. Энэ телевизгээ сайхан камер. Яри. Яри биш ээ. За өнөөдөр яг хэлсэн. Тэгвэл би яг тэр үе хараа. Эрдэнтийн гок руу явж магадгүй. Тийм балаа юм яриад л таа. Тэгээ найз нь 28-нд өстэй. 27-нд Япон явж магадгүй байгаа. За.
Гэхдээ би нэрээ үнэхээр Монголд байвал очил дуулаад үе хамаа алга би бол тийм. Би бол хамаа алга зүгээр тусалж болж юм. Дааж тэгээд Монгол байхгүй л яри штэ ерөөсөө. Тэ мөрөн кэр штэ ерөөсөө. Чи яагаад ч санагчлаа. Тийм уу хэлсэн. За дуулаа. За гоё. За би стаа. За явъя. Одоо явъя. За. Шиг яваа. Амар мууж гинөө. Амар. Тоохооч эсвэл баярлаа. Дүжирч. Гоё штэ. Ер нь хүн чинь юм хийж байгаа хүнд л хүнд өөлөгддөг байхгүй юу? Одоо ингээ хоёр таа байлаа заяа. Нэгийг асаалаа. Асан л яах юм? Майжига тайжгаад хөөх юм тагж байгаа болно шүү дээ. За тийм. Одоо тагж байгаа мэгжиг ойлгохгүй юм бол хүмүүс. Үгүй яах вэ? Миний майжиг юм. Майжиг намхан болно гэсэн үг шүү дээ. За яасан бах нь? Асаагуулаа. Тэр чигээр ингээ гоёороо ингээл. За яасан бах нь хоёулаа ингээ яж чи юу чигээгүй байжвал чам хинч болохгүй. Би яадгийн тарагтаа богвол муулуулаад халуулж авч. А гэхдээ үр дүн чанар гарч ирж байна тий. Зүгээр штэ хамгийн гол нь найзаа би тархтаа бом нэвтрүүлгийг хийгээд те. Энийг бас үзэх юм байна, үзэхгүй юм байна. Хамгийн гол нь би цалингаараа ээжтэйгээ бэлэг авч өгч штэ. Гайхамшигтай. Баяр хүргэе найз. Одоо шинэ жилийн одоо бас те баяраар бас ээжигээ баярлуулж, аавыгаа баярлуулж одоо тархтаа бом нэвтрүүлгийнхаа хөлс хүчийг бас гэр бүлтэй одоо тэгж гаргах гэж байна. Тэг ер нь хүний амьдрал чинь найз ингэж бодсаар сошиалор эхлээл нөгөө нэг хүн анх ингээл бичдэг штэ. Тэгээд ингэсэн чи намайг нэг удаа тэгсэн байхгүй. Хөө наад нөхөр чинь комент өгөө байхгүй. Хүний бас тэгж муулах сонирхол юм билээ. Доор нь юу ч үтсэн гэж. Наа чи хан хотел. За. Өдрийн 100000-аар байдаг гинэ. Чи юу? Гүг харин тэгээд тийм 100000-аар байдаг буудлага байхгүй да. Байд юм уу? За. Тэгсэн чинь нэг ийм 40 насны бүдүүн хүүхэнтэй 204 тоотод тэгээ би одоо хүртэл сандаг байна. Хүүш нөө танаа экс үү? Цэцгээ юу? За. 40 настай тий. За тэгээд тэр хүнтэй өдрийн 100000-аар буудалд орж исэн шүү дээ гэж битсэн сух. Би тэн дээр амар эмзэглсэн. Па яаж юм хүн харуул 204 тоот гэдэг бүр тооттойгоо хаан хотелтойгоо өдрийн 100000 цагаа 40 настай бүдүүн нэг юм мөнгөтэй байгаад хүүхэн. Танаа экс мөн үү? Аз шараа галбарлаг аамтаа. Тэгж бичиж байгаа байхгүй. Тэгэд би тэн дээр амар эмзэглсэн. Тэгээ шүү. Яаж байгаа юм бэ гэж бодоод тэгсэн чинь манай нэг ах хэлсэн байхгүй. Зүгээр яг чиний санаа хэлсэн нэг тий. Хүн хийж яхад хүн ингэдэг магадгүй наа чиний найз чинь байгаа шүү гэж. Оо ер нь татных тэд нар чи эвгүй. Амар мардаг шүү дээ. Тэгээ энэ бол миний мэдээллийг мэддэг хүн гэж хэлж байгаа юм биш үү? Би тэгж ороогүй учраас. Тэгэхээр ийм нэг юмнаас бол хүн зүгээр л энэ дөжрөөл харсан зүг рүү явж лах хэрэгтэй. Тий, ер нь бол зорьсон зүг рүүгээ. Тэгэл намайг бас комент дээр нэр их шигдлаа ингээ сонсдог байсан, дэмждэг байсан. Одоо ийм нэвтрүүлэг хийж нэр хүндээ унгах ч гэжтэй юм шиг тэгэл яг хөө иймэрхүү комментүүд ирдэг. А яг хөө манай монголчууд ер нь цайлах хүмүүс өнөөдөр ингэж байгаа ч гэсэн маргааш нь малчдаг. Тийм цайлах хүмүүс. Тийм учраас би их тоохгүй байгаа шүү дээ. Нэг гой дуулаад тий зүрх минь ойлоо дэлвээ нэг хараад ирэхэд бас манай удаа буцаад хайрлах болоо гэж найдаа л байгаа. Би зүгээр энийг юун дээр боддог гэхээр нэрийн хэлээд яг хөө олон хүмүүс шүү дээ олон хэлж юм уу. Ийм хүмүүс хэлдвэрээ хэлэгдээл янз бүр нэр хүлийн асуудлаас ч юм уу хүнтэй уулзаж үчирч байсан. Нэг үл хэлж байгаа үнээс бол муулагдаад нөгөө хүн тэнд нь тайлбар бүр хийх шаардлагагүй юм байна. Чигээр яваа л юм. Гэтэл хүлийн шүргэх цаг хугацаа байдаг юм байна лээ. 4 5 жил. Ер нь бол найзаа би бас амжилтыг ингэж бодоод байгаа. Амжилт гэдэг чинь сул талаа хүлийн зөвшөөрөгдтөл явахыг амжилт гэдэг юм болов уу гэж би бас бодоод байгаа. Одоо зөв үү буруу юм. Зөв шүү дээ. Яа, манай амгаа тархтаа баун дуртай юу? Тарагтай боо. Мэдхгүй тараг боо хоёр хоорондоо зогцдог гэж хэвээр мэдчихгүй юм байна. Тэгээд тараг. Боо. Балай. Боо. Ингээ амандаа боорсон үед аваа жоохон сонин сон. Заавал боорцсон өөрөөр нэрлж болно шүү дээ. Энд ч одоо энэ чинь боо боломжтой шүү дээ. Тэгтээ ер нь бол ерөнхийн нэршил нь боо шүү дээ. Боо. Чи бидний нэг боо гэдэг үг олон хэлүүлээд л тахуу. Тэхүү. Би одоо нэг олон хэлмээргүй юм. Латин юм тийм. Тэгээ боорцог болоогүй юм. Тий боорцог. Манайх чи харагтаа боорцог шүү дээ. За одоо удахгүй шинжил боллоо. Одоо миний найз бол оноор бол ганцаараа гарах юм байна шүү дээ хөөрхөн амтаа. Тэ? Би манай нэг ах ярьсан. Оноор чи ганцаар юм чи ямар амтаа шинжил хөтөд гаргачих гэсэн. Оо амар тэгвэл дараа жилжингоо тийм л юм гэсэн үг шүү. Хөө тийм үү? Тий шүү дээ. Чигээс сахал махалтай авчихсан чинь ер нь бас нэг настай автар дуу тий бас нэг намп суусан бас нэг 5 6 хүүхдийн аав тийм ээ үжээ одоо ачцээг үнэрлцсэн юм шиг бас нэг юм харагдаж байна. Тэгээ чи өөрөө нэг 70 настай юм уу 60 настай гэж бод.
Тэнгүүд ингэ чамд сэтгэл санааны хувьд амьдрал өнтөл чи хэр ах бол юу гэж бодож байна? Би ихлээр нэг юм өөрийгөө нөгөө цайруулаад төдөхөө. За тийм. Сахлаа очилбыг арилгасан сумн шүү. Аюу залуу хараг. Тэгтэлтэй. Тэгэлгүй яах вэ? Би ч тэгтэлтэй. Хөгшин мөгшин гэж яриад байгаараа. За. Хүн нас чи 30 руу өгөөд ирэхээр ер нь жоохон гармаар санагддаг юм байна шүү дээ. Тэгээ шүү дээ. Эмзэг болол дээ. Гоёж боёж гоодож модол тий. Ясны залуу харагчхаар тэгж байгаа загаа. Үгүй шүү дээ. Би харин эсрэгээр одоо зүгээр байглаараа гэдэг шиг тэгээд дүүн үл яах вэ? Дүүн үл яах вэ? Залуухан уу. Шинэ эдгээр араас орж ирэн дээ. Шалахгүй дээ. Дүүн яах вэ? Гоё штэ. Залуунаас чи их гоё штэ байгаа. Залуу л явсан биз дээ өөрөө. Яг гэдэг чи намайг 60 таа гэж бодоод байгаа юм. Үгүй. Зүгээр яг уу бас над мадыг ордуулаас 50 жилийн дараа болно шүү. За 50 янз тоонд амар муу явчлаа. 60-аас чинь бараг 30-аас ёо яана 30 жилийн дараа. Ёо. Өөрийг 10 настай төсөөлсөн амар залуухнаар толгоо молгоолаас. Тэ өөрөө амар том боддогсэн тэгээд амар ялцсан. Гайгүй. 60 настай би өөрийгөө боддоо штэ. Нэг тийм өглөө яншаа. Тэ. Тэгэл хүүхдүүд нь эхнэрэндээ тоол хийж гэн хүүхдүүд нь юм ихшл урд нь хороол давсан намаас үзээл лайта тэ хүүхдүүд нь тэгээ яач юу аав тэгээ хөндлөлтэй аваад учраас хийж чаддаг тэгээ дотор амар тэр шадаг тэ за аав зүгээр суужлаа л та гэл ингэдэг тэ тэгэл би ингээл юмд нь ороод хүүхдүүдийн хичээлийг зааж өгөх бүр тэнхтэй л буруу зүнцэн өгөн байдаг би яг хэлчихсэн юм болгонд ингээ ортлоо би яг тэгэх гэдэг тэгээ бүр нэг хатаарны цантай тийм баляа өөрт нь таалагдах юм байхгүй хүмүүс ээж байгаа бүх юмс өө хардаг. Тийм. Яг тийм. Тэгэхэд байгаа учраас би одооноос ингэж өөрийгөө засч байгаа байхгүй. Болохгүй юм байна. Гэсэн чинь намайг ирсэн байхгүй. Сүүлийн үед амгаач ингээд манай хайлж ин л надад. Чи одоо ингээд найз охин мохонтой болоод салж нийлээд яваад байгаа юм аа. Тэгэж чи би нөгөө баг нөгөө бурууга эсрэг хүн рүү хүүснэр рүү чигээд байгаа шүү дээ гэсэн чинь. Амгаач тэр биш шүү. Чи айгүй тийм төс төгөлдөрч юм уу яа хүнээс алдаагүй юм хайх гэдэг тийм наа чин буруу хүнийг алдаатай хүлэн зөвшөөрөө ёнк л орсон шүү над руу ёнк л орсон тэгээд тэрнээс хойш бодох нэрээ алдаатай хайр яг өндөө ямар гоё үгүй нэрээ хүнийг алдаатай хайрлах хэрэгтэй тийм тийм гэдэг би зүгээр хэлмээр байна яг тэгвэл төгсгөн хороод дэлхийд байхгүй тийм үнэхээр л хайртай юм бол алтайг нь уучлаад амьдрах хэрэгтэй. Тавилан байсан учраас учирсан тийм учраас тэр сайхан учирлыг бас бити ингэж орхиж амархан зүйл дээр шантарч яваарай залуусаа гэж бас. Өөр хэлээ юм уу? Шоколад маань нөгөө уулзаж учирч алдаж явсан нөгөө хэдэн найз залуугийнхаа төгөөл ярьдгийн чаас. Тэгтэл хэлээд байгаа шүү. Тогоон дотроо бити сэтгээрээ том сэтгээ дэлхийн ертөнц бүр болоход гадаад хүмүүс ч байна. За өөдгөө залуу гэж. Заавал нариж явах. Гү. Би нэрээ яач доош орж ирсэн. Би бол Монгол ир хүнтээс суун. Нэрээ хамлаа. Би юу гэсэн тийм баг. Нэрээ нэр хамлаа юм ээ. Би нэг балаа юм ярих шүлсээ ярьсан. Хамаагүй мөгөө. Хамаагүй юм. Манай ах ярьж явах хүн нэрэл гэж явах. Ангийнх нэг охин байсан гинэ. Дөнгөс орчод ирсэн байна. Найз залуугийн анх удаа очих гээд тест хийж байгаа бас уудаг гараа байсан байлгүй. Тест хийж байгаад ингээл найз залуу нэгцэн байна гинэ. Хажууд нь ээж авдараа авч очих гээд байгаа байхгүй. Тэгээд тэр үед Монгол эрт амьдардаг байсан юм байна л та. Нөгөө найз залуу. Тэгэхээр чи нэг өрөөнд л гэсэн үг шүү дээ. Тэгээд тест хийж байгаа нөгөө хүүхэн за ганц авчий гэж авсан гинэ. Ганц аваад ганцаар хийж ганцаар төгсөхгүй шүү дээ. 2 3 хийж болсон мэт 10 20. Нилээ уух төрсөн юм байна. Тэгээ найзлал нь хөргөнд аваа очиж гинэ. Очоод гэсэн чинь шүн нөгөө хараа муруу дарж өгөө. Гэдэг юм уу тийм. Бөөлж бол. Хатмин даа юу? Аав ээж хорин тэнд нөгөө хизээ худлаа хукраад чихвэл айлын ингэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь жоохон байж байгаа л тэр болоо гэж. Жоохон байж гиснэ. Хараа шүлс таслаа. Шүлс таслаа гэсэн. Яхад нэг бөөлсөн гэдэг зумгаарлаад ерөөдөө чиний саяхан яваад ахгүй. Тэгэхээр чинийхээс бүндэлтэй. Тийм яваадсан байгаа хгүй. Тэгсэн чинь шүлс таслаа амаргүй уулна тий. Хурцсан тий. Хөөтгөрөө тассан гэж байгаа дундор нь. Тэгээ би асууж байхгүй. Тэгээд тэр ангич охин яасан? Тэр залуутаа суус өгсөн ч. Суугаагүй. Ойлгомжтой шүү дээ. Яа шүлсээ таслаа. Насаараа одоо мэрэгчлж юу шүлс таслагч байгаа. Залуу бол ойлгож болох юм шиг байна. Аав ээж нь чөлөөлж байгаа л та. Юу ямар амар шүү. Миний найз хэдий дүү байдаг шүү дээ. Сайхан ярьдаг. Тийм байна. Тэгээ би нэмэгдэж байгаа шиг. Одоо сүүлийн үед бол далаа яач юм. Шиглээ бол маш карьер өндөртэй байгаа мөрөөдлийн багттай орох гэж нийт залуу төлөөлөгч. Тийм. Хүмүүсээс бол хамгийн карьер өндөртэй яваа хишигдлээ. Хишигдлээ. Яач нэс бий бод. Би бол ах ихсэнээрээ сурах юм их байгаа.
Бага. Тэр чинь хамгийн эхлээд нэг юм сурах хэрэгтэй байдаг байхгүй. Миний бодлоор. Би ч найз нөхрөлийн багт ормоор байна. Ер нь бол. Гэтэ ерөөсөө л хүний үгийг нэг чихрээр оруулах нэг чихрээр шууд гаргадаг. Тэр хүмүүс бол баг тийм байхгүй. Айгу мундаг. Мундаг. Тоодгүй байхгүй юм яг үнэндээ бол. Тэгээ хүлээн зөвшөөрөх чадчих шүү дээ. Миний найз тарагтай бовчин 50 500 дугаар хүрээрээ гэж сайнаа тулгач яваа. За тэгээ. Ерөөл Батор шиг. Тэр чинь жоохон тулгах дуртай болоо юу да. Тулгачээ гэдэг. Сүүлүүд яаж яана гэхээр найз нөгөө шинэ жил хөтлөөд энэ тэнд. Тэнгүүтээ хүмүүсийг нөгөө тулгаж нэг 3 хондоо татуулж үз нөгөө наастар орно болохгүй. Тэгвэл дараа би юм бэ чи би юу өмсөн чи өмсөн гэдэг би бинийг аав юу хараал өгтүүд нь те. Тэгэл залуучууд нь болохоор айгүй хэцүү шттэ. Аргаж ингээл нэг эмэгтэйчүүд нь болохоор ингээл цэнцэгнээ ихнээ гэж те. 3 татуулгаар л эмэгтэйчүүдийгээ ингэрээр нийтэн тийнэ. Янз бүр тэгээ юу миний хар тинээ ёо. Жишээ үзүүлж шттэ. Жишээ үзүүлж. Үе найз хүч битээ судруулаад байлаа. Би яриага дуусгах. За гяс дуусгачих. За би гяс нэг юм ярихгүй мартах гэдэг юм за. За тэгсэн чинь тэгдэг байхгүй. Тийм учраас найс нь төлөө тогтоё. Эхний 3 хоногийн тогтоо энэ гэдэг ярьсараа. Тэрийг тогтооч. За тэгдэг юм байж. За ер нь бол одоо ингээ би чи бас шинэ жилийн үйл ажиллагаанд дэр их дуулнаа. За манайхан чи цагаа барихгүй. Одоо эхлэнэ гэж бол одоо 1000 жил. За нэг юм эхэллээ. За нэг эхний 2 цаг үл ерөөсөн. Гөлөө. Ерөөсөн. Хөшөө юу хүн үү ерөөсөн. За худаа гарч тамхилаа тэр үг хайв тий. Тэр үг хайв. За нэг 2 3 цагийн дараа овоо согтлоо шүү. За гараал дууллаа шүү. Хүү доороос микрофоны утаснаас би дуулъя. Нэр. Тэг яах гэжлэн. Үгүй тэгээ цуглаж өгөхгүй. Цуглахаараа явж өгөхгүй юу. Яг үнэ тэр чинь болчиход байгаа байхгүй. Яг тэр болоо тийм. Асуултаа одоо ойл. Хэцүү одоо тэг үзгүй энэ хоёр одоо юу вэ те бидрийг муулсан бол одоо яг үнэн байдаг. Тэр байна уу? Тийм байхгүй. Би өчтөр 3 хоногийн өмнө шинжлэх хөдөлгөхгүй юу. Тэгээ тэн дээр байж жаасан чи нэг хүн тэгж яана л да. Гэхдээ нэг хүн ч биш нийтээрээ. Эхлээл ороод ингэсэн чинь хажуур ингээл яваад байгаа байхгүй. Халлаа. Нөхдөд 3 хоногийн татуулаад сүүлдээ бараг 30 болсон бохоо. Тэгсэн чинь нөгөө хүмүүс юу. Яа иванана хоп гэдэг шал өөр тий. Хүн уул нэрөөс өгдүүдээ ижил нэг зан тал баймаар байгаа байхгүй. Яг чам шиг шүү дээ тий. Яг наад чи тий. Танаахан шиг. Танаахан юм уу? Гандаган дүршүүлүүлсэн юм уу? Тэр яг танаахан шиг баймаар байгаа байхгүй тий. Манайхан шиг тий. Манай багчд зөдөөх юм байна цаан чи. Олон байгаа. Сүүл нөгөө би чи нөгөө манай нөгөө эмогийн ерөнхийлөгч мөрөгч чинь. Тий шүү дээ. Манай эмогийн ерөнхийлөгч тий шүү дээ. Орно шүү дээ. Тий шүү дээ. Одоо тэгэл орно шүү. Тий. Манайхан ч их олуулаа. Тэг ер нь бол найз нь бол гутлаа дүр эсгээл тэгэл хүн таалагч гал ер нь бол ингэж байдгүй юм. Зүгээр ингэ байгаагаараа байдаг. Тэгээд тэр нь бас таалагдах юм байна, таалагдахгүй ч юм байна. Хорвоо ертөнцийн дээр одоо энэ 7 тэрбум хүмүүст яаж хүлээн зөвшөөрөх төдөө тий чадахгүйгаас хойш тэгэл би орчиж бодчих шнээс нь. Зөв шүү дээ. Тийм л байна. Зөв шүү дээ тий. За найзаа чи тэр 100 саяараа юу аавна гэж хэлээ ам таглаж байна. Би хэлмээргүй шүү дээ. Яасан? Яагаад? Амар тэнийг юм аав. Юу юм за хэлж. Хэлэхгүй. Юу юм хэлчихэлтэй найзаа. Нэс нэм амар гоё баган хэлгэн тэгэл. Гэртээ юу? Тэг гэртээ. Яргая. За яах ч юм багнаар. Энэ үзүүлбэр үзэж ямаар байна. Тий. Цааш нь зүгээр яриад ирэхгүй зүгнээс нь 100 саятай болчоод чөлөөтэй өөр юм зарцуул 100 саятай болчоод багнаа хийж шамаг нөөрий. Хойлоо тарахтаа боовоо дээд миний үзүүлбэрийг үз. Би үзэх юм байгаа зү. Хойлоо хамт үзнэ. Тэнд өөр хүмүүс үзүүлбэр. За баярлалаа. Урилгын хүлээ авлаа 100 сая төгрөг олох бол тугай. За нэг тийм удаа замцаа хэлээд нэг юм. Олох бол тугай. Харнаа чамаа гэсэн шиг. Найс нь өөрөө бас энэ шинжилгээр бас нэг овоо хитэн төгрөг олчих юмсан гээл бас үргээл явж лээ. Дандаа гуйлахны шинжил. Одоо өнөөдөр 4 шинжил дуулаа. Дөрвөлээ гуйлахны шинжил. Юу гэсэн үг вэ? Найс нь 3 шинжил хөдлөлөө. За. Яг сүүлийн 3 хоног лөө. За. Гуруулаа гуйл. Яач чи 100 сая төгрөг болох вэ? Гүү чи яараа намайг ингээд шинжилийн юм хөтлөөд мөнгө олно гэж бодоод өөрөөр нэс нь олж болно шүү. Чи яаж олох чинь? За жишээ нь. Энэ мэрэгжлийн чиглэлээс нь ажилтдаг шүү дээ. За. Тэрүүгээр олчихвол уу? 100 сая болох гэж. Олно. Хэдэн жилийн дотор? Хэдэн сарын дотор? За. Тэхүү. Найс нь дээр сүлүүд айгүй өөр ширтээ яана. Зүгээр байгаа. Хамаг амьдралаа яриад нэг чиний нэвтрүүлэлд орсон биш бүр балаарч байна. За яах вэ? Нэх урт амьдрах биш дээ миний найз. Юу ярьж байна? Яна уучлаарай.
Гүг ер нь хүн гэдэг чинь өөрөө богдох настай юм. Найз чинь 3 наслахгүй шүү. Намайг нэг 3 наслах юм шиг санаад хүмүүс муулаад байдаг байхгүй. Би яг үндэ гомдож явдаг байхгүй. Тэг намайг одоо нэг мөнх амьдралтай юм шиг. Би ганцаараа 70 хүрээ болох уу? Болно хангалттай. Тэрнээс илүү насалж хүний уур үргээ явах зүг. Тэгтээ хүн чи хөгийн гэсэн. Яг нэг цагийн тулаад нэг бас ингэ байгаа те. Хэдий на имээ аваад ирээ гэж үгээд баг үдээ ч гэсэн хэвээ бүгд намайг нэг юм шиг байна. Би таадаг нэг өдрөг гэж үгээд те. Яг нэг хүн чинь цагаат боловч тэгж чадахгүй л дээ яг үндэ те. Үр хөвгтэй энэ жил харагдах бодох л байна. Тийм шүү дээ. Би ч гэсэн аав ээжигээ үрдэл миний дэрэг дагаасай л гэж боддог л дээ. Хизээч бүтэхгүйг нь мэдсээр байж тэр хүмүүс өөрсдөө хорогдоод байгаа юм шиг байхгүй. Үр хөвгтэй бас тий. Би бол аав ээж хоёроо үрд миний дэрэг байгаасай л гэж бодож амьдэрдэг. Гэхдээ энэ бүхэн л нүүр тулдгаас авч тий. Ашиглагаас ийм гоё гардаг юм байна. Юу ярьж байгаа би ч чинь. Дандаа нэг харагдав. Аваа ингэ серэс мэр. Гүг яг зүгээр яг үндэ амгаа. Би өнөөдөр тий камерын өмнө ингээд за зүгээр үдчихэж байгаа хүмүүс бол зүгээр буудан дээр би өнөөдөр камерын өмнө байгаа. Энэ хоёр байдлаар маш ондоо. Тий би яг амар ухаантай тоглоод өнөөдөр тий ер нь бол гэж мэгэл бас ярьж болно л доо. Хүмүүс амар олныг мэднэ тий. Тий амар олныг мэднэ. Би ч амар олныг мэднэ. Би ч тийм байж чадна. Зүгээр хин ч тийм байж чадна. Харин хүн болго өөрөөрөө байж чаддгүй. Яг үнэ. Тийм учраас гэхдээ нэг юм байгаа нэ за. За. Өөрөөрөө байна гээд дураар авирлахгүй зан гаргана гэдэг бол бас болохгүй тийм ээ. Тийм ээ. Өрөөлийг хөшлөөж ирж болохгүй. Яг үнэ ёс суртахууны хэм хэмжээ бас нэг тийм юм байх ёстой шүү дээ тийм. Энийг бол энэс надаар хэлэх мэдчихлээ байна. Мэдж байгаа тийм. Гэхдээ яг үнэ хоёулаа яг зэрэг хэлэх гэдэг байгаа байхгүй. Баг зүгдэг тийм нэг амьдрал байна шүү дээ тийм. Жишээ би нэг яг өөрийнх нь ажил мэргэжлээ онцлог хийж болно л доо. За. Амар гоёж гоодох гоёыг тоглосон юм. Би гайхсан байхгүй. Хэдэн төгрөгтэй болсон чинь нэг урлагийн хүн л дээ. Хэдэн төгрөгтэй болсон чинь байр авахаас илүү байрны баг 50% хүрэх мөнгө байгаа байхгүй. Тэгээ тэр хүн байр түрээсч амьдэрдэг. Яасан мөртлөө 200 авч унж байгаа байхгүй. Хүнд тэр орон бол хамгийн чухал шүү дээ. Тэр юм яг юунаасаа уул нэг хэлвэ гэдэг. Тэгэхээр тэр хүн бол яагаад гэвэл нөгөө хэлбэр харагдах байдлаас тий. Тэгээд амар гоё тоглох тий. Амар кулрэл тий. Найс нь бол яг энэ гонштойгоо нэш хитэн шинжил явж байна. Цангаас л намаргаас. Найс нь яга мэгтэйгээ хитч дугаар өтөлж өгдөг гэдэг. Гэхдээ яг хэвдээ ер нь яг зүгээр одоо бас маазрахаас илүү манай нэвтрүүлэг өнөөдөр 5 дугаар гарлаа. Өнөөдөр чи 5 дахь дугаар нь. Тэгтээ маш их сөрөг комент бас байсан. Эерэг комент түүнээсээ маш их байсан. Хорвоо ертөнцийг маш гоё өнцгөөс харж чаддаг хүмүүс муугасаа илүү их олон байдаг шүү, тий. Тийм учраас манай нэвтрүүлгээс авахыг аваад хаяхыг хаяад үзээрэй. Тэгээд бусадтай ер нь бол адилхан байх гэж үзээгүй манайх. Юу гэмдэ би чамааг өнөөдөр тий нэг юм амьдрал яриулал те ээж нь юу идэх юм миний найз аав нь юу идэх амьдрал гэдэг чинь өөрөө алтан сан өмөргөөс гэдэг те тийм яриулах гэсэнгүй зүгээр чиний байгаагаараа те яг зүгээр бодит байдал дээр ямар байдгийг тэрийг чинь л гаргаж ирэх гэж манай нэвтрүүлэг хийгддэг шүү. Тэрнээс өнөөдөр нэг та нарт тэнэг мангараа гайхуулах гэж тэгж хийдгүү нэвтрүүлэг тийм учраас ер нь зүгээр залуучуудаа чи бид нар залуу хүмүүс энэ залуучуудаа хандаад би уриалмаар санагддаг байхгүй. Юу вэ гэхээр бид нар заавал ингэж нэг өөртөө дургуй юмыг заяа. Дургуй юмыг нервтэн хүлээж аваад жишээ нь сошиал медиа харахад тэрийг шеэрлэл ингэх. Зүгээр л үзсэн бол хайчих, мартчих. Тэрний тухай битгий дурс. Сайн сайхныг устгаад түгээ. Жин танаа нэвтрүүлэг хүмүүс таалагддаг хүмүүс байх юм бол заавал чамайг муулаад, орсон намайг муулаад, хөтлж байгаа чамайг муулах шаардлага байхгүй шүү дээ. Энэ хоёр дебилэр явж илээ. Тэ? Стацаа ярина хамаа авахгүй хайж өстэй байхгүй. Яасан. Арай. Тэгээд явж хайчих хэрэгтэй вэ? Оо за бааш үү. Яа. Одоо наваг дээр ярих ямар бүдүүлэг юм бэ? Зүгээр одоо яах вэ? Йоо ямар хэцүү юм бэ энэ. Ямар амар баян юм бэ энүүгээр. Энэ юугаараа ямар амар баян үе юм бэ те. За. Тэгээд тийм баг. Тийм учраас эрг имийг түгээч. Энэ хоёр эргүүн хайчих гоо үзмээргүй байваа. Хүн юу бодож мөрөөдөж амьдрын яг түүндээ хүрдгээ. Тийм учраас бас амнаасаа гарч байгаа авиа болгоно ер нь бол гоёор гаргаж байгаараа гэж бас уриалмаар байна. Тэ? Миний найз хамгийн сүүлд нэг юм уриалчих те. Ер нь бол нэвтрүүлгээ дуусаа хоёлаа хангалттай өөрсдийнхөөрөө байлаа. Үнэхээр дебил гэдгээ гайхуулж чадлаа. Тэгээд эцэст нь яагаад дебил байдгийнхаа учрыг ч бас тайлбарлаж чадлаа гэж хувьдаа бодож байна. За.
Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан шал сонин солгой сэдвтэй бөгөөд ийм тааруулгатай нэвтрүүлэг. Гэхдээ надад бол таалагдлаа байж байгаа юм шиг. Яг чамтай машин зүгээр амьдрал дээр суугаад хоёулаа нэг ярьж идэг яриа шиг айгүй гоёор нэг хийдэг юм байна. Тааруулан таалагдлаа. Тэгээ залуучуудаа хэлэхэд түрүүний шиглагийг хэлж байгаа шиг энэ хүний гаргаж байгаа байдлыг миний өнөөдөр гаргасан байдлыг өөрийнхөө гоё ойлгоод өөрийнхөө гоё авахын аваад аяхын яг эерэг зүйлүүд хэлүүгээ. Энэ let it pass гэж өгöd шүү дээ. Юу алах чи англи хүмүүс суучваа. Намайг анаа. Жетэд явсан уу? Явж байгаа. Юу жетээс урчлага явж. За одоо миний одоо ингээд та бүгд манай хишинглаа маань дуу. За миний нэс төрийг шүү. За ингээд удахгүй шинэ оны бид бүхний хүлээдэг хамгийн дуртай. За хамгийн дуртай юм сайхан баярлах гэж байна. Тэгээд шинэ оноор хайртай дотныхоо хүмүүстэй ширээ тойрон суугаад шинэ ондоо хамгийн ар жаргалтайгаар бас гаргаарай. Тэгвэл тэр жил чинь ингээ их гоё байдгийн гинлээ шүү. За ойлаа дуулъя. Цастай гудамж гантэв шиг цааш цацрах гэрлээ тояарч мишэгэ холын тэнгэр ододын дэж хонгор чимэн дэргэдинэн шинжилээ юу гэдэг ихний удаа юу вэ ихний надам ихний надам шинжилээ чи яа солгор болж байна би ой доод өнгөр явж байгаа шинжилээ юу вэ за дуусгачтай гэл дуусах шинжилээ шон сайхна Яа, өстө солгоо өртөд болох юм хэцүү байдаг байхгүй юу? Өмнөх дугаар дээр шагаа хажуудлаас зурж орж иж. Тэгс балсан. Өстө солгооруулаад намайг ч өстө балсан. Дуушны карьер өстө яг дуусгах жилээ тийм. Тэгээ сая бол гайгүй өөрийнхөө хэсгээр гайгүй явцсан гайгүй баг. За ингээд зөгчтэй тархтай бом нэвтрүүлгийн маань 5 дахь удаагийн дугаар та бүхэнд амжилттай хүрлээ. Манай нэвтрүүлэг бас та бүхэнд хөгжилтэй. Яг бас өөрийг чинь баг зүгээгүй хамгийн анхны дүрийг чинь санагдаж магадгүй юм. Ингээд тархтай бом нэвтрүүлгийг үзэж үргэлж хамттай байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалдаг шүү. Тэгээ та бүхэндээ удахгүй болох шинэ оны баярын мэндийг хүргэе. За тэгээ сайхан баярлцгаагаарай. Баяртай. Тэр амарлаа.